Сайн байцгаана уу? За, намайг Оми гэдэг. Тэгээ анхны бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За, би одоо 25 настай. Тэгээд нэг хүүхдийн ээж. Хүүхд маань одоо 1 нас 3 сартай. Та бүхэн миний бичлэгийг гарчгаас харсан байх. Тэгээ ерөөхдөө юу ярих гэж байгаа вэ гэдгийг бас гадарлаад орж ирсэн байх. Ямар ч гэсэн яг гол ярианд орохынхаа өмнө яг өөрийнхөө бяцхан сторик ярих гэж бодлоо. Би нөхрөөсөө хол 2 жил болж байгаа. Нөхөртөө уулзч чадахгүй. Тэгээ ер нь бол нөхрөөсөө салсан бол биш. Нөхөртөө байн холбоотой байдаг. Гэхдээ коронавирус болоод уулзчихдаггүй 2 жил болчлоо. Тэгээд эхний 1 жилийн 10 сар нэр жилийн хугацаанд нь жирэмсний хугацаа байсан гэсэн үг. Тэгээд хүүхд маань төрөөд 1 нас 3 сар хүртэл бас бит хоёр аавтай нь уулзч чадахгүй. Аюу хүнд хэцүү зүйлүүдийг даван туулж байна. Би нөхөртөө гадаад амьдардаг гэсэн байхгүй юу. Тэгээд жирэмсэн босноо мэдээд эхний 1 сартай аюу хордлоготой. Тэгээд яг ч юм ингээ Монгол махаа санагдсан. Яг Монгол мах л идмээр санагдаад болдгоо ерөөсөө. Тэгэл ямар ч сан гэлс Монгол руу явчаад тэгээд хордлогоо гайг болтол хяналтанд ороод тэгээд 3 сар болцоо буцаад явъя да гэж бодсон чи тэр үед чинь яг 2 сар илүү корона дэгдээд тэгээд бүр хамаг юмнууд хаагдсан штэ. Хил мэл хаагдаал, хөл хорой морой тогтоол, дэлхийд даяар бөө юм болол аргагүй ихэнд дэлхийд дахны л асуудал юм чинь гээд тэгэл хүлээгээд тэгж дараа уулзах хэрэгтэй гэж найдал хүлээгээд ерөөсөө уулзч чадаагүй. Гэтэ хамгийн их найдажсэн зүйл маань болохоор би 7 сард төрөхөөсөн төрөх хугацаа маань тэгээ арайчтэй төрөхөд уулзч чадах байлгүй дээ гэж бодсон боловч нөхөр маань бас ирэх гэсэн ч ерөөсөө ирэх боломжгүй. Би явъя гэсэн ч явах боломжгүй. Бид хоёр яж гэрэлтэй батлуулж амжаагүй байсан байхгүй юу. Тэгээд аюу их асуудлууд гарч ирээд тэгээд аргагүй ихэнд ингээд нөхөр маань намайг төрөхөд анхныхаа үрээ гарч ирэхэд хажууд нь байж чадаагүй. Тэгээд мэдээж үнэхээр гонигтай. Тэгээд тэрний дараа төрсний дараа ирэх уулзчих хэлгүй дээ. Гисээр цаг хугацааны үнэхээр хурдан өнгөрөх юм уу? Надад тулгарч ирсэн асуудал маань аюу том асуудал маань юу вэ гэхээр жирэмсний хямрал, тэгээд төрсний дараах хямрал байсан. Тэгээд жирэмсний хугацаанд болохоор мэдээж хүмүүсийг хараал аюу хатаархал төрнө. Тэгээд тэр үед чинь гэр бүлийн нэг влогууд аюу хүчтэй сэтгэлээр өмдөг гэсэн яа ч юм. Тэгээд тэр хүмүүсийн хараад аюугаа жаргалтайг нь хараад гоё жаргал мэдэрдэг л дээ. Гэтэл би гэр бүлээрээ ингээд гоё жаргалтай байх юм бол тоо би хүмүүсийн байхад би яагаад юм азгүй юм болоо ч юм уу дандаа л нөө сураг юм бодвол өөрийгөө ингээл сэтгэлээр унгаагаал тэрнээсээ болоод бас нэлээ хямралд орж исэн. Тэгээ тэрний дараа хамгийн хүнд хэцүү байсан л төрсний дараа хямрал байсан. Тэгээ огцом гэд би энэ буцаж хэмдэ орох гэж аяа өөрчлөгддөг. Тийм даавар ялгардаг лөө. Тэрийг интернетээс судлаад үзвэл мэдэх хөө. Тэгээ ямар ч сан тэрний нөлөөр эмэгтэй хүний сэтгэл зүй айгүй эмзэг болдог. Тэгээд яг тэр эмзэг үе дээр болохоор би айгүй яг бүр хямралд орсон юм аа. Тэгээд яаж юм хүүхдийнхаа барьж авсан юм болгоныг ээжүүд тэгж боддөө штэ нэг хүүхдээ ерөөсөө орхиж нэг ганц 2 цагч орхиж явж чадахгүй. Хүүхдээ барьсан юм болгонд нь л ингээл тэгчгүй ингэчгүй гэл тэр нь яг үнэндээ зүгээр үнэхээр сэтгэл зүйтэй холбоотой юм л шүү. Сэтгэлийн хямрал юм байлээ. Тэнгүүд одоо сэтгэл хямрал гайг болчихгоо ерөөсөө нэг тэгж бодогдохгүй байхгүй. Тэгээд тэр үед болохоор хүүхдээ дандаа гэртээ айгу муухай хүчаагаар тэгж ингээл толгойд орж ирдэг айгу муухай. Тэгэл зүүдэн хүртэл ингээ хүүхдээ хүчаагаар зүтэлдэг. Тэгээд өөрийгөө ингээл амиа хорлох тухай бодогдно. Тэгэл ганцаараа айгу их саналж уйлна. Тэгээ бүр яахаа мэдэхгүй. Үнэхээр амиа орлох тухай боддөг юм лээ. Тэгээ тэр үед чинь коронагийн карантин үе байсан юм аа. Яг манай 26 дахь хорог хорцсон байсан байхгүй. Тэгээд хамгийн амар нь яг тэр үед чинь бүр үнэхээр гарьяа гарч болохгүй сэтгэл санаа яаж сэргэнээс нүхтэй уулзч чадахгүй. Явал таксич байхгүй те бүр амар хоринд орсон мэсэн штэ. Тэгэл бүр яалтчихгүй нэг ингэж хоригдож байгаа юм шиг ингээд нэг дөрвөлжин дотор ингээд нэг хоригдсон айгүй хэцүү. Яг тийм байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ тэр
хөл хорой бас сэтгэл зүйд нэлээд амар нөлөөлсөн. Тэгээ яг тэр үеэр манай уртлын хотхноос 10 хэдэн давхраас лээ нэг эмэгтэй хүн амиа хорлцлоо гэл тэгдэв. Тэгээ хамгийн амар нь 4 хүүхэдтэй. Тэгэл фэйсбүүкээр хүмүүс бөө юм болж байгаа хгүй та нар нэстэ хөл хорой нэслээ хүний амирслээ нэ тэрэ гэл янз бүрийн таамаг төвшүүлж байгаа юм л да гэр бүлийн хүчирхийлэл байна. Ингээ гарч чадахгүй хоригцаараа хүчирхийлэл тавтаад ингээ хүчлээ ч юм уу тиймэрхүү юмнууд айгүй их хүмүүсийн таамаглууд их байсан. Гэ тэр дундаас сэтгэлдлүүдийг уншихаар хамгийн муухай нь манай монголчууд яагаад юм муухай юм бэ? Ихэнх нь ямар хямдхан юм бэ гэсэн мэс шүү дээ. Гэ тэр хүн ямар сайндал нэрээ амиа хорлох хэмжээний сэтгэлийн хямралд орсон л байж таарна штэ. Би бол өөрөө яг тэр тухай мэдэрсэн болохоор ойлгоод байгаа хгүй юу. Гэтэ хүмүүс ойлгохгүй ч гэсэн тэгж хатуу үг хэлж болохгүй штэ. Яаж юм хүтэн хэрцгий юм сэтгэлтэй амнаас нь тийм муухай үг гардыг болоо гэж айгүйх бодоод за ерөөсөө энэ маск чинь угаасаа л юм байна. Тэгээ би өгөх юм бол миний аим нэрээс та үнгүүдх юм байна. Зүгээр л ямар ч юу байхгүй юм байна. Утга учир байхгүй юм байна. Би энийг даван туулах хэрэгтэй. Би заавал даван туулна гэдэг дотроос маань нэг юм байсан, мэдрэмж төрөөд байсан. Тэгээ би үнэхээр би энийг даван туулмаар надад туслаач бурхан гэж байдаг л нэр үнэхээр надад туслаач гэд айгүйх тэгж ганцаараа уйлаад тэгжсэн. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн байдалд бол би даван туулж чадсан. Тэгээд тийм болохоор магадгүй тийм зовлонтой хүмүүс байгаах гэж бодоод тэр хүмүүс тодорхой хэмжээнд тусалж магадгүй гэсэн үднээс өөрийнхөө аргуудаас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд мэдээж би сэтгэл зүйч биш болохоор яг хүний сэтгэл зүйн талаас гоё ярьж чадахгүй байх. Тэгээд өөрийнхөө туршлагаас л хуваалцах болохоор та бүхэн маань гоё авахыг аваад тахыг хаяад тэгээд ойлгоорой. За эхний арга нь болохоор тусламж авахаас битгий. Ээжүүд ялангуяа хүмүүсээс тусламж авахыг айгу хүсдэггүй эсвэл тэр нь бас сэтгэл зүйн айдастай холбоотой гэж магадгүй гэж би бодсон. Тэгээ хаяач гэсэн ингээд нэг хүнд найдаад итгэх хэрэгтэй. Тэр хүнээсээ тусламж аваад миний хүүхдийг хараад өгөөч ганц 2 цаг гэд. Тэгээ ганц 2 цаг ядч гараад найз нөхдөд уулзаад өөртөө цагийг зарцуулах хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй ингээд би л миний л хүүхд юм чинь би л өөрөө харна. Би л өөрөө бүх юм хийн гэд. Ингээд өөрийгөө бүр ингээд зовоод иж болохгүй юм байлээ шүү. Тэгэхээр эмгтэй хүн ингээд бүр дотроос өөрийгөө бүр ингээд эмтэлчээдэг. Айгүй сэтгэлийн хямралаа бүр улам их нэмжээдэг. Тэгэхээр ярилцах хүн олдохгүй бол тэ гэрийнх нь ойлгохгүй бол танихгүй хүнтэй ч хамаагүй өөрөө чинь ойлгох танихгүй хүнтэй ч хамаагүй ярилцаад би тийм ээ юм байна яах вэ хүү надад туслаач гэж тусламж заавал авч байгаарэ. Тусламж авахаас битээ яж. За хоёр дахь нь болохоор хүлээн зөвшөөрөх. Би болохоор ингэжсэн байхгүй юу? Заавал хүмүүст өөрийгөө ойлгуулах гээд тэгээ би юм хэцүү та нар жаргалтай би юм хэцүү ах чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу. Тэгэл ойлгохгүй байгааг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм билээ. Тэгээ зөрүүлээд би ч гэсэн хин нэг ойлгох албагүй шүү дээ. Би хин нэг 100% ойлгож чадахгүй гэж болохоор за хин нэг намайг ойлгохгүй ч юм уу хин нэг надад муухай зан гаргах ч юм уу те намайг гомдоох юм бол зүгээр л тэр хүний талаас нь ойлгоод хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм бэл. Энэ хүн намайг ойлгож тусалж чадахгүй байгаад нь энэ хүний бодол ийм байгаад нь энэ хүний харах үнцэг ийм байгааг нь би хүлээн зөвшөөрөх юм хэрэгтэй байна гэдгийг аягуулсаа ойлгосон. Тэгээд тэрхээрээ дотроос аягүй тайвшрал болохоор хүн тайвшрлыг хизээж бий тавахгүй хүн юу гэж ч хэлсэн байт юм билээ шүү. Асал хүлээн зөвшөөрүүлээ энэ хүн гэдэг ийм чинь ингэж хэлж байгаа хаа гэдэг талаас нь ч юм уу хүлээн зөвшөөрөөд тэгээд эсвэл намайг юугэд хэлчих бол юугэд бодчих бол гэж битгий бод аль болох битгий бод. Тэгээд тэрхээрээ тэрийгээ дагаад аюу айдас нэмэгдэг, хэрэгэлзээ нэмэгддэг. Тэгээ аюу их зүйл ургуулж боддог. Ямар ч болох гээгүй байгаа зүйлийг ургуулж бодсноо тэрэндээ итгээд өөрийгөө зовоод саналгаад идэх хгүй. Тэгэхээр одоо нэг хүн өөр чинь тухай бодлоо гэхэд бүхэл бүтэн 24 цагийн турш ингээл бодоол байхгүй байхгүй. Яг хөө бодож болно. Гэхдээ нэг бодоод мартчихдаг. Тэгэхээр тэрийг сайн санаарэ. Тэгэхээр хүн намайг юу гэж хэлэх бол яах бол тэгээ ямар нэгэн шийдвэр гаргах бол
өөрхөө тэр бодлоор өөрхөө эрхчлөө бити богдуулаарэ. Өөрийн бодолтой гоё үнэнч байгаараа гэж хэлмээр байна. За дөрөвт нь хамгийн сүүлийнх нь болохоор хүрээлэл юм билээ. Эргэн тойронд байгаа орчин тойрныхан хүмүүс бид нар бие биендээ ямар нэгэн байдлаар нөлөөлөл үүсгэж байдаг. Сайнч бай, эрэгч бай. Ямар нэгэн байдлаар заавал хэн нэгнээс тийм нөлөөллийг авч байдаг. Тэгэхээр яг тийм өөрөө тийм сүрэг үедээ болж өгвөл тийм сүрэг хүмүүсээс хол байхыг хичээгээрэй. Байнга ингээл зовлон ярьдаг бай. Эсвэл хараал хилдэг, арх тамхи хэрэгэлдэг. Асуудлыг одоо арх уухаар шийддэг ч юм уу. Эсвэл байнга хүн муулдаг. Тэгэд өөрөө чинь ойлгохгүй дандаа буруу үнцгсэн авал чамтай байнга шүүмжилдэг, өгөөсгдөг. Тийм хүмүүсээс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй мэлээ. Тэгээд өөр чинь зөв байлгадаг тэр хүмүүстэй л хамт байгаарай. Тэгээд миний хувьд болохоор би карантинд байх хугацаанд тэгээд жирэмсэн болоод ер нь хамт олонгүй тэгээд нэг их найзгүй болсон байсан. Тэгээд цөөхөн хэдэн найзууд маань байдаг чсэн нэг уулзах чадахгүй завгүй. Тэгээд карантины үеэр бас уулзах чадахгүй. Тэгээд ямар ч гэсэн би хүрээлэлээ өөрчлөх хэрэгтэй мэн, шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй мэн, гоё хамт олондоо болох хэрэгтэй мэн гэж аяг их бодсон. Тэгээд саяхнаас нэг гоё хамт олонд нэгдсэн. Тэгээд яг гоё эерэг, гоё зоригтой, мөрөөдөлтэй хүмүүсийн дунд ороод ирсэн чи би өөрөө ч сая гоё зоригтой, мөрөөдөлтэй болсон байхгүй. Тэгээд яг тийм зоригтой болоод ирэнгүүт завгүй болчдөг. Завгүй болохоор эмэрх завгүй. Тэгэл нэг их зүйл бодох шаардлага байхгүй, систем хийгээл өдөр өнгөрчдөг, цаг чууд өнгөрчдөг. Тэгэл гоё ямар нэг зүйл үр бүтээмжтэй цагийг өнгөрөөдөг болсон. Тэгэд өөрийгөө гоё зөв дадал зуршлаар өөрчилж эхэлсэн. Өглөөрт босдог, дасгал хийдэг, ном уншдаг, подкаст сонсдог. Тэгээд аль болох хүмүүстэй харилцааны тал дээр гоё эерэг хандахыг, хүмүүсийг ойлгохыг хичээдэг болсон. Тэр маань миний хувьд бол хамгийн том дэвшил. Тэгээ би миний өмнөх омыг мэддэг хүмүүс байх юм бол би тэрнээс бол бүр шал өөр хүн болсон байгаа. Тэг ямар ч гэсэн өмнө нь бол би аягүй гомдолдог, их уйлдаг, тэгэл дандаа сүрэг зүйл ярьдаг, зовлонгоо тождог хүн байсан. Гэтэ одоо л би өөрчлөгдсөн. Аль болох эерэг болохыг хичээж байгаа. Тэгэхээр хүрээлэл маш чухал юм байлээ шүү. Ямар ч гэсэн аль болох эерэг байхыг хичээх гэсэн чинь нэг болдгүй байд штэ. Тэрний нэг гаргалгаа нь юу вэ гэхээр йог юм уу, бясалгал хийвэл их зүгээр юм билээ. Өөрийгөө дотроосоо ингэж гоё дотоод амар амгалангаа мэдрээд өөрийгөө гоё тайвшруулад сэтгэл санаа, бодол ч гэсэн гоё зэгцрээд тэгээд юмыг айгу тайвнаар хүлээж авдаг болчтой юм билээ. Тэгэхээр тэр арга бас нэлийн зүгээр юм байна лээ шүү. Жирэмсэн ихчүүд байх юм бол жирэмсний йогт заавал яваарай гэж хэлмээр байна. Тэгээд төрсний дараах йогт ч юм уу эсвэл бясалгал ч юм уу тэр юм зүйл хийх юм бол яг тэр сэтгэлийн хямралаас бол гарахад маш их нөлөө үзүүлнэ. За ямар ч гэсэн ингэж ярих зүйл маань энэ хүрээд дуусч байна. Тэгээд анхных болохоор нутаг их байж магадгүй шүү. Яг нэг дахин гоё хүлээж аваасай гэж хүсэж байна. Тэгээд энэ бичлэг хийж байгаа маань бас миний хувьд аюу том зориг. Хийхийг нэлээд хэдэн сарын өмнөөс бодсон юм нэл айгаал ирэлзэл хүмүүс юу гэж бодохоос айгаал ерөөсөө хийж чадахгүй байгаадсан байхгүй. Тэгээд ямар ч зэн зориглоод хийгээд ингээд та бүхэн үзэж байгаад би аюу их баяртай байна. Тэгээ болж игэл манайхаа гоё эрэг комент бичээрэй. Нэг нэгэндээ өстө өгдүүлээ. Ганц л амьдрах хорвоо гэдэг шиг нэг нэгэндээ үргэлж гоё урмын үгс хэлж үргэлж гоё эрэг гоё байгаарэ гэж хүсэж байна. Тэгээд дутагдaltaй байвал бити шүмжлэрээ гоё урмын хэлээрээ. Тэгээд дараагийн бичлэгүүд болохоор надад гоё санаанууд бас байгаа. Тэгээд тэрийг хийн гэдэгтэй найдаж байна. Тэгээд дуслын үзэн баярлалаа. Баяртай.